Сайхан аварцгааж байна уу? Энэ сайхан сүрээр дараг чимээх галам орон жилийнхэн шинийн 2-ны энэ сайхан ерөөл дүүрэн өдөр Говьалтай аймгийн Бэгэрс сумын Харьяат Төгсийн галын төгсөшгүй сайхан үргэлжлэл болсон эрхэн молон орог удмын ахан дүүс та бүхнийхэн амар мэндийг айлтгаж Алтай сайхан нутгийн унган хөө замана морин хуурч хөөмж Баярбаатар маань Алтай магтаалаар энэ сайхан өргөнд барилсан саадсан эрхэм олон та бүхнийхэн сонрыг мэлааж та бүхнийхэн унган төрлөг нутгийн энэ сайхан магтаалаар энэ одоо сайхан золголтон яслал төгөлдөр сайхан эхлүүлэхэд бэлэн болсон байна. Халуун сайхан алгадчдаар огтон авсгаая. 저희가
амар олон хүмүүс хоорондоо толгой уучлах нь утгагүй л дээ. Бижуга хавтан бивэрсэн хэрэг төгсөн бадын иргэн сайхан өрөвдөр үржил болсон иргэн таа үгэмаа энэ сайхан залуус махтарын хаан ахтаа гэсэн сайхан махтаар ёсол төгдөр сайхан ихлэж байна. Бүгдээ хоорондоо хамтдаа сайхан хороцай. Ингээд нагц ах маань Сүхбаатар ах маань энийг анх санаачлаад намайг загнаад ягаад ятан хажууд ирээд сууж ядгүй хаашаа авт ингээд загнуулж эхэлчихэ та. Одоо тэрнээс хойш олон жилүүдийг өнгөрөөж баг нэг айл 2 удаа 3 дахь шимүү зохион байгуулж байгаа жишээтэй. Ийм сайхан арга хэмжээ байгаамаа. Тэгэхээр ингээд юуны төрөнд зохион байгуулж нээсэн ахыг ингээд нэг сайхан дурсаж авъя. Тэгээ одоо юу смагч маань хөлөг гэдэг одоо дүүнер маань бас залгамжлаад аваад энийг бас дэмжээ явуулж байгаа. Дүүнерт халуун баяр үргээ, гангаада халуун баяр үргээ. Дүүнер маань энийг зохион байгуулж та нарыг ингээд цуглуулж байгаа шүү гэдгийг хэлээ. Энэ жилийн одоо сар шинийн залгалт маань өргөн дэлгэр сайхан үргэлжилж байна. Ингээ Монгол сайхан ёсоор өрдөртий дууг шиг уртын сайхан дууг өргөн барья. За ингээд Монгол ардын урдын дуу нарийн сайхан хээр гэж аав ээжийн ачлал энергийн тухай ийм сайхан сургамж дуу байдаг. Энэ сайхан дууг өргөн барья. Хүүдэн ихэл алтан уусшгэ зэнхэр хөшивлэн татсан манан шиг зэнхэр хөндөй талын зэрэглээ шиг зэнхэр хөх мөнгөн тэнгэр шигэн зэнхэр хөвсгөл далай мандал шигэн зэнхэр алд зэнхэр хадаг юугэн дэлгэн барж мэндичилээ
Зээ алдарт Монгол орндон хүн болон төрөж алтай сайхан нутгийн хаан өрн болон мэндэлсэн төгсийн галын төгсөшгүй сайхан үргэлжлэл болсон эрхэм болон ураг удам ахан дүү самаатан саднараа энэ сайхан өргөнд хуран цугларч галмарын жилийнхэн золголтыг хийж байгаа эрхэм болон та бүхэн маань дайраад ирэхэд далай шиг буцаад ирэхэд булан шиг ганг бүрэн адил ёроодоосон ундарч галбирваасан мод адил үзүүрээсээ цэцгэлж оройгороо моргиж хаяагараа харгиж он ондоон дэвжиж олон жилдээ мандаж дээшлэн жаргаж дэвжин жаргаж хүмүүжин жаргаж хүндлэгдэн жаргаж адуу малн талаар дүүрэн айраг тарган гэрээр дүүрэн ах トゥ однон жаргал цэнглэр дүүрэн байж найдан жүдэг шигэн өнөр шидийг одож намсрай бурхан шигэн баян шидийг одож өргөө гэрээрэн дүүрэн сайхан жаргалтай өнөр одуулаан төвшин сайхан жаргалтай байхын өлзий дэмбэрэлтэй сайхан ёроолыг өөдөөд нь өргөн барьж дэвшүүлэн айлтгая хорей Цаадаа ухман оргодмаран ахан дүүсэрэн уртын дүүнөйхта энэ сайхан орондон бүгдээрэн уртаслаж удаан жаргаж ертөнцийн наран дэвэгдэж өсөнгүйэрэн жаргаж явахын өлзийтэй сайхан ёроолыг өдөөд нөргөн дэвшүүлье. Сайхан ёроо дүүсэн дүүтэй баярлалаа. Бас хаталтаа. Баярлалаа. За баярлалаа. Төгсийн гал Балжирийн мянган гэдэг энэ хоёр хүн маань миний эцэг болж байгаа юм. Тэгээд энэ хоёр маань 2 хүү, 6 охин, нийт 8 хүүхэдтэй. Одоо энэ танхимд тэр 8 хүүхдийн үр хүүхдүүд, ач зээнэр ингээд цугласан байна. Галын 2-т, 3-т охин ичин хорлоо, гүнсэнгийн, том охин лам зэрэнгийн, баг охин нь байгаа туяа юм байна. За тэгээд одоо бид нэр хамаатан садан гэхээр миний ах эгч, дүү, наагад, аав гэд ингээд бид нар маань хоорондоо хамаатан садангууд байх нэ. За тэгээ хүн би гэдэг хүн дээшээ нэ 4, доошоо нэ 4 үетэйгээ зэрэгцэн амьдардаг юм байна. Тэгэхээр бидний дээшээ 4 үе гэдэг маань эцэг их маань, өвөө эмээ маань, элен зөвөө маань, хулан зөвөө маань. А доошоогоо би хүү охин, ач зээгээ 30 жаргалтай амьдрал 40-өөж харах юм боломжтой ахна. Ер нь бид нар 9 үеэ дээшээ мэдж явах хэрэгтэй гэж үздэг. Тэгээд холонцаасаа дээшээ бол бид нар үр хүүхдүүдтэй бичих соёлоороо дамжуулж энэ мэдээлэлээ өглүүлж үлдээн. Амьд ахуудаа бид нар маань өөрөөсөө доошоо 4 дээшээ 4 үе буюу ингээ 9 үетэйгээ зэрэгцэн амьдардаг байна. За тэгээд удам гэдэг маань болохоор бидний хэний хүүхдийн ямар гаралтай юм гэдэг энэ овоглож явдаг энэ зүйл нэрсийг маань удам төрөл язгуур гэдэг. Ураг гэхээр бид нар их талаасаа махан, эцэг талаасаа болохоор бид нар ясан. Тэгээд өөрөөс маань төрсэн хүүхдүүдийг бид нар цосон ургийн хаан гэж ингэж нэрлэдэг байна. За төрөл гэдэг маань нэг угсаа овог нэртэй энэ хүмүүсийг маань төрөн гээд садан гэвэл их талынхаа. За тэгээд сүлбээ холбоо гэхээр бид нар ингээ холын хамаатнууд маань байна. Тэгэхээр энд бүгдөө бид нар цосон, ясан ийм хамааралтай хүмүүс цуглаад байж байгаа байх нэ. За дараагийнх нь. За бид үйл ажиллагааг зохион байгуулахаас өмнө айл болгонтой холбогдож нэрсийг цуглуулсан. Тэгээд энэ цуглуулсан мэдээллээр үндэслээд ургийн бичиг бичсэн. За ургийн бичигт маань төгсийн галынхан гэхээр 1-р үе гэж 2-р үе буюу хүү охин 8 болж салаад 3-р үе буюу ач зээ нар маань тэднээсээ салаалаад 4-р үе буюу ачинчэр зэнцэр маань болоо 5-р үе буюу 30 одоо 6-р үеийнхэн буюу хамгийн нялхууд маань 40 гэдэг үеийнхэн явж байгаа байх нэ. Ингээд 6 үеийнхэн байгаа байх. За тэгээд энэ ургийн бичигтэр маань нэг урагшлуулж байгаа. Ургийн бичигтэр маань нийт 120 хүүгийн нэр 116 охин. За тэгээд хүргэн 49, бэр 36 нийт 321 хүний нэрийг овгийнхаа хамт бичсэн байгаа. Хэрвээ зөрүүтэй, алдаатай юм бичсэн байвал уучлж өршөөгөөрэй.
За тэгээ энэ цуглуулсан мэдээлэл маань магадгүй 100 жилийн дараа манай ураг удмаас төрсэн магадгүй Эйнштейн төрж магадгүй тэр үед ямар хүмүүсээс төрөөд аль хүртэл бид нэр явж байгаа юм бэ? Бидний үеийн удмаас хэдэн гавьяад хэдэн мундаг хүн төрсөн юм бэ ч гэдэг юм уу? Ингээд бид нэр үр удамдаа хүүхдүүдтэй үлдээх юм үнэт өв болж үлдэх юм аа энэ зүйлс маань. За тэгээд эхний төгсийн галын маань эхний том охин болохоор Бямжавга бид нар дандаа ахаа гэж авгаалдаг байсан байлээ. За дараагийнх нь одоо хурдан яваарай. За эдний хүүхдүүд нь ингээд эхний 2 3 үеийг багтахаар нь бичсэн. Тэгээд тэдний хүүхдүүд маань үргэлжлүүлээ. За би энэ хүний ийм хамааралтай байна гэд хараад аваараа хүүхдүүдээ. За дараагийнх нь. За ингээд хурдан явчих. За тэгээ гэр бүл болгоноос авсан зургуудаа бид нэр тайлбартай тавьсан байгаа шүү. Яваад байгаарай. За шагдар сүрэн лам дулам гэдэг хандуугийнхаа нэрийг лам дулам гэдгийг энэ бичиж байхдаа сурч авсан. Дандаа хандуу гэж дууддаг байсан юм байлээ. За. За энэ нэг зургуудын маань зарим нь маань юу ахаж магадгүй би очин тайлбарлаад явчих. За энэ мөхөд төрмаг буюу нэмэгч маань баггүй давааны маань эхнэр маргааны хамтаага эдний хэмжээтэй хүүтэй болж бүл нэвсэн өдөрөө баяр үргээ нэмэгч маань имээ болсон. За дараагийн маань хүмүүс золиогч маань нөхөр наран гэрлэх маань 4 хүүхэдтэй хамгийн том нь Ариуна за хос цэцэг бат түшиг Ариун цэцэг гэсэн 4 хүүхэдтэй. За зохиолч маань тоонхоо Ариун цэцгийг Ариуна энэ жил бас нэг барьцтай жохинтой болсон. Золиогч нас имээ болсон. Баяр үргээ бүгдээрээ. За дараагийн маань гэр бүл өнөө Бихот ах их. За саран гэж Бихот ах маань 2 хүүхэдтэй. За Батөргөл нэг хүчингээд охины маань зураг ороогүй. За түүний дараа манай миний дээдлийн ах хос баяр ээжийн хамт байна. За манай гэр бүл би хамтлагийн багын дээд охин миний нэрийг Тангаа гэдэг. Миний нэрийг Баянзул гэдэг. Манай 3 хүүхэдтэй. Миний том охин Мөнх Саран мөнх очир мөнх тулах гэсэн 3 хүүхэдтэй байгаа манай. За ийм үл. За миний багтав. Манай 7 хүүхэдтэй хамгийн баг буюу Туяа маань. Туяагийн маань нөхөр Бат мөнх эднийх маань 2 хүүхэдтэй Эрдэм Ирхэс. За энэ зааланд ирсэн байгаа. Би ингээ болж өгвөл бүгднийг танилцуулъя гэж бодсон. Нилээс хүндрэх учраас шуурхаа явчихъя. За миний ээж ихээс хоёулаа ээжийн маань дүү Сухатар энэ үйл ажиллагааг зохион байгуулж санаачсан хүмүүс маань Сухамд ах маань шимшөө танаар үеийн үед санамд өсөж орой. За Сухагийн маань ихнэр эцэг маагч хүндэтгэлийн ширээн болон суусан байна. Сухагийн маань 4 хүүхэдтэй. За энэ улаан төгөн дээртэй одоо галын 3 дугаар хүн хичээн хурлаа гэдэг хүн маань энэ хүн юм байгаа. За Сухагийн маань 3 хүүхэдтэй Дэмдава Баасбат нэг хүснэ 3-ын зураг байна. Хөлөг ахын маань зураг энэ дээр байхгүй. За дараагийн яваад дараа та нар маань анзаараад хараарай. За хөлөг ах маань гэргийн уяд. За уяд хөлөг ах 2 маань 3 хүүхэдтэй. 2 том нь Австрали улсад ажиллаж амьдарч байгаа. Баг хүү ашиг маань энэ цаалд нэрсэн байгаа. За ингээ хүүхдүүд маань босоод явчихвал за дараагийн маань хүү Нямдаг ах. Их хэвчтэй умардлаанд онд улсад амьдарч байгаа. За Нямдаг ахын маань гэргийн оюун чимэгч эднийг маань 4 хүүхэдтэй. Ач дэлгэр заяа ивэл эрдэл гэсэн 4 хүүхэдтэй байгаа. За тэрний маань Баасбат дүү маань Баасбат дүү маань гэргийн их дүү маань Баасбат хоёр маань 2 хүүхэдтэй. За Цэлмэг Амархан. За энэ 2 хүүхэдтэй байгаа. За энэ бүгднийг бэлдсэн байгаа учраас дараа бацгаа хараарай. За Сухагийн маань хамгийн багт их хүслэг. Их хүслэг маань хэн Амар санаа маань 3 хүүхэдтэй гэдэг. Мөнхсүлт намуу дээр мөн дээр хав ирэх. За энэ маш их сафар хараарай. За дараагийн маань бол Бүцрөө ихтэй маань бүл байгаа. Галын 4-р охин эдний бүцрөө ихтэй маань хань ламаа гэдэг Ама гэж авгаалсан дууддаг. Амагийнхан гэж ярих юм бол бид энэ хүнийхээр ойлгох юм байна. Амагийнхан маань 4 охинтой ланчинэгч, самэгч бид нар дайдаа гэж авгаалдаг. Цоцлмаач, нэрмөгч эднийхээ 4 охинтой байгаа. За тэгээд ланчинэгч ихчийн маань хань цэмдэрч гэж хүн байгаа. За дараагийн слайд бол өгөөд явах. За цэмдэрч маань юм уу? За цэмдэрч ах маань эднийг 6 хүүхэдтэй. За Болдоодроо Орон Туяа Биндрийн ам
ан туяа алтаа он гэсэн хүүхдүүд байгаа. Өнөөдрийн маань танхимд он туяа он хүмүүс иргэн хүүхдүүд маань бүгдээс байгаа. Та бүхэндээ баярлалаа. За энэ маань хамгийн том хүү болоотойч маань байгаа. Болоотойч маань иргэн чагцлагч маань байгаа. Эдгээр маань дөрөв хүүхдтэй. За энэ хүүхдүүд хамгийн том хөөдөлгөө. За тэгээ батамаас намуу бахан за хамгийн тийм хүүхдтэй байгаа. За Ячиг зөвлөж авсан маань том охин ан томгоогч маань тань их бодох. За эднийг маань дөрөв хүүхэдтэй. За онон бат онон бол хоёр хүүхэдтэй дөлгөн санаа ам өвч гэсэн хоёр охинтой энэ тэмдэгс хүрэлцэн ирсэн байгаа. Ан томгоогчтэй маш их баярлж байгаа. За дараагийн маань гэвэл алтайхаа маань гэр болоо баг хаймаг амчиг нэг гурван хүүхэдтэй. Мишель, Билигт Баясал гэсэн гурван хүүхэдтэй байгаа. Бас энэ тэмд хүрэлцэн ирсэн байгаа. Баярлалаа та бүхэндээ. За дараагийн маань Шамран амагийн маань гурав охин сам ихч буюу дайдаг их маань. Дайдаг маань одоогийн бүлэг төлөөлж Батбах маань ирсэн байгаа. За Батбах маань за эднийг маань толоо үстэй. За хамгийн том маань Батбах маань байгаа. За тэгээд ариун туяа, бямцэрэн жаргал туяа, төвшин жаргал, авсан жаргал гэсэн хүүхдүүдтэй. За эдний ариун хичээ маань. За хань олбис ахын гурван охин нэмтэн гэсэн ийм гурван хүүхдтэй байгаа. За дараагийн маань ариун туяагч маань Батбах маань дүү ийм хамаахан хань. За энэ хийх хоёр хүүхдтэй. Мэгмарташ баасан гэсэн хоёр хүүхдтэй. За дараагийн маань за энэ би тайлбар өгөх гэсэн байж магадгүй баха засаа завсруулаарай. Би Батбах хийх юм байсан бэ? За баасан дэш. Энэ охин юм бэ? За ихнэр нэ. За энэ мэгмарташ одоо сая ариун агч маань хүүхдүүд байна шүү дээ тийм ээ ариун агч маань хүүхдүүд ариун агч маань хүүхдүүд байна. За нэмарташ. За дараагийн маань хамгийн өндөр бүл бол бямцэг ах. Эдгээр бямж авах гэсэн. Бямцгийн ахын маань гэргий дайрын аш. За эднийг 6 хүүхдтэй. За энэ нэг маань тэдний бид нар ч ирхэн Эрдэнэт оюун ихний гэсэн хүүхдүүдтэй. Эднийг маань Гололтой аймгийн төв Алтаа хотод амьдардаг айлгаа дайдагийн маань. За дараагийн маань бүл цоцлогч маань тань Баятгах маань. За Баятгах эднийг маань 6 хүүхдтэй, 5 охин нэг хүүхдтэй. Үйлс ягч. За энэ золготын маань их төчтийн нэг үйлс ягч маань Монгол орондоо айлч ирсэн байгаа. Та маань хахамын Монгол нутагт тавтаас зочдорой. За энэ зөвхөн хүүхдүүдтэй. За үйлс ягч маань 2 охинтой. Жаргал сайхны Баярмаа. За жаргал сайхны Мишель гэх хоёр охинтой. За үйлс ягч маань Ирланд улсад амьдардаг байгаа. За дараагийн маань Эрхэм цар ягч маань 5 хүүхэдтэй. За 2 баг нэхэр. За сэргэлийн сарвал нэмт өссөн Америкийн нэмт гэдэг 5 хүүхэдтэй байгаа. За дараагийн маань Бацаа яах маань эднийг за Бацаа яах маань гэргийн Баясал. За Баясал эднийг маань 4 хүүхэдтэй. Энэ 4 хүүхэдтэй. За энэ Аншри, Ахан, Анда, Мая, Анда гэсэн 4 хүүхэдтэй. За энэ Бацаа яах маань хөө хэвлэн нэг хүч. За зэлбэгдөө маань хөрцөн ирсэн байх шүү. Зэлбэгдөөтэй баяр үргээ. За дараагийн маань охин Амар цаяагийн маань хань кектор. За эднийг маань бас 3 хүүхэдтэй байгаа. Кек, бодимоо, бодамрын бодимоо гэсэн юм хүүхэдтэй байна. За дараагийн маань эдний охин Золцая маань хань Сократов Денис 2 охинтой. Амина Батман гэсэн 2 охинтой. За энэ ингээд гарч байгаа зураг маань цоцлогч маань хүүхдүүд явж байгаа гэсэн. За энэ Азаагийн маань гэвэл Азаагийн маань Цэлмэг Азаа хоёр маань 3 хүүхэдтэй. Цэлмгийн далаа аюу мөөхөл гэсэн 3 хүүхэдтэй. Энэ тань бас сурцсан гэсэн байна. Баярлалаа та бүхэндээ. За энэ гарч байгаа бүсгүй үйлсэрэгч маань том охин Баярмаагийн маань хань Жаргасан ирчүүд хүүхдтэй. За энэ үгээр. За энэ Эрхэм цар ягч маань том хөө сэргэлэн маань Мишель сэргэлэн хоёр маань хөө цовоо гэдэг хүүтэй. Бид нар одоо ийм хүмүүст онцлуулаад 321 хүн бүрийн бичгээр бичсэн байна шүү дээ. За маань хамгийн баггүй их хоёр нэгч амин их хоёр. Энэ хоёр манаас англи амьдарч байгаа. За их хоёроо энэ хоёр маань ямар их 9 гэдэг хоёр хүүтэй. За их хоёроо маань баггүй 9 За
Номын нэгээр гарсан. За алын бол 2 хүүтэй. 2 хүүгийн том хүү болохоор Жансан гэдэг бид нар жанжаах гэж дууддаг байсан. Ийм хүн байлаа. За багын дэдэх охин Цэвжигч маань. Цэвжигч маань бол одоо энэ сэргэлэн ингэсэн ах хоёр дүүгийн маань эмээ байгаа. За энэ цогцлоо гэдэг хүн бол одоо миний ээжийн том охин Цэвжигч нь осорч намч ах хоёр маань өргөж авсан. Тэгээд цогцлооч нь гамбатах хоёр хүү сэргэлэн нэгчин. Энэ хоёр маань ийм учраас манай үлд орж явдаг шүү. Хоёр хүүгээ тэгээд ийм сайн амьдарч байгаа. Энэ хоёр хүүгээ маань арыг авч авч байгаа. Хоёр дийлгүүдээ бас баярлалаа татж байгаа. Баярлалаа. За миний цогцлооч хараад ер нь настай юм байна. Эсвэл тэгээд за намайг маань хоёр дүү маань ийм жижиг. За Цэвжигч маань энэ хэдийн маань зураг юм байна. За сэргэлэн маань гэвэл сэргэлэн маань авчихсан зэрэг сэргэлэн маань дуу хөвчтэй. За мөн тэтгэл бүнжин хам гоо гэсэн гоо хөвчтэй. Энэ тань хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн ажиллагаа нэгчтэй хамгийн сайн хийсэн хоёр дүү байна. Баярлалаа гомдсон. За баг хүмүүс ирчин маань ханиа үүсгэн сохон. За ирчингийн амууд ирчингийн амууд гэсэн хоёр хүү авааштай. За дасын хамгийн бага хүү Раднаас гэж хүн юм байна. За Раднаас ахмаа болохоор бид ажээ гэж аваад дууддаг байсан. Харин цэрэг дуусан гэж юм байгаа. Ажээ маань өөртөө баярлсан гэж гоёмчгийн хаваасан гэдэг маань ирсэн байна. За энэ ингээд ерөнхий тайлбарлаад өнөр харагдсан байна тийм ээ. Хамгийн том хүн юм баяр цогтойх баярлсан гэж гоёмчгийн хаваах. За тэгээд бүтэмжиж болцоохон гэсэн ийм 6 авцтай байлаа. За ингээд ахих хоёрын маань хүүхдүүд гол сууж байгаа энэ автоматар таахна баяр цогтойх. За хажууд нь цэвэрлэлээр цэвэрлүүлсэн гэж маань танин. За нэг баяр цэцэг гэж маань ажиг маань хамгийн том охин юм байна гэсэн байна. За хажууд нь оргаах маань тань. Ингээд энэ видео маань зураг байж. За дараагийн зураг. За баяр цогтойх хамт олонч хоёр маань хоёр үстэй. Мөнгөцөг нэг бэлэн үстэй хоёр үстэй. За мөнгөцөг нэг охин маань хань ингээд уугтай. Мөнгөцөг таваагийн гурванчтай. За энэ хүүхдүүд ажиг маань хүүхдүүд өөр хүүхдүүдтэй байгаа гэсэн гэх болсон байна. За баярын бодлого шиг баярын батмаар баярын сарвалжин баярын бат амарчин гэсэн. За энэ баяр цогцлын маань хүү тийм ээ зэрэгчтэй зөв үгүй баяр цогцлын маань хүү. За баярчгийн мандал хоёр гэх хүүтэй. Тийм ээ. За агаах маань охинтой одролгийн хүүтэй. Агаах маань гэрсэн. Тэр хоёрдугаар ширээндээ суусан байна. За бүтэмжч маань яг их маань ер нь залсан маань ихгүйгаа бидний үлсийг дамжуулаад ахиж маань бүтэмжч маань хайн Бацая ах маань хоёр хүүхэдтэй ануудаа ганц гэсэн хоёр хүүхэдтэй байна. За ажиг маань хамгийн баггүй болцоогоо нэг маань батална. За энийг маань хоёр хүүхэдтэй энгүү хэрэг хийсэн хоёр хүүхэдтэй ийм байна. За галын хамгийн бага охин гэж маань хайн нарнах маань их хүүхэдтэй өнөөдөр маань бас онцгойчдын маань нэг Авиг анчны шантуулж чигурман хүүхдүүдийг хамт хүлцэн ирсэн. Тавхмэ өргөний хүлцэн шилжсэн процесс баярлалаа шүү. За маргагийн хамгийн том хөө за хань бижиг эднийг маань хоёр охинтой антая охин хоёртой антая най. За хажууд нь тоглоны асуултын ажил зогсож маань ган тулж ганц гэж. За сайн ингээ ган тулж маань ингээ зураг тавлаа. За манай халуун бол ингээ 320 бигийн хүрсэн ийм сайхан өнөр хөтөлбөр бүлөөржээ 200-ыг таньсан энэ сайхан бүлэглэхээр 3 өдрийн таньж биетэйгээ холбоотой сайн явуулсан гэсэндээ та бүхэндээ энэ үгийг бичлээ баярлалаа.
인기비치는데 저렇게내세 삼보시고예고 이비비기기를 데리고 헤치는 나와다다 이승이 징기를 굽히니겠지 말하고 잡아 엄마랑 하루등 속아다 소리대고 온들 알탱오다 소들개로 온나라 소르긴 들게 대싸움이네 소미 한씩 실때대 소미 한씩 실때대 잡탱오다 우지 통로가 나가다 우그보라다 와민데 우행하노던 소바다 울레 하루등 소가다 오차 두개 내게 오르가면 소가야 돼 오르가면 울게 돼 오르가면 울게 돼 Бурхан минь. За өнөөдрийн сайхан үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та нартай бүгдэнд нь баярлалаа баба. За энэ сайхан ажлыг одоо ингэж зохион байгуулсан одоо хүүхдүүдэд их баярлалаа. Энэ сайхан өөр хүүхэд заяасан ханьдаа баярлалаа. Хань маань тэнгэрээс ийм сайхан одоо ах トゥ амар садан өөр хүүхдүүд зэнцрээ одоо бид хоёр ч үзсэн усуд байгаа юм. Тэгээд ингээд бурхан тэнгэрээс өөр хүүхдүүдэд баярлж суудаг бахаа гэж одоо хань хувьд би бодож байдаг юм аа. За тэгээд юм матчад идэв штэ. За тэгээд энэ ажлыг их зохион байгуулсан бүх төрөл төрөсөд ах トゥ ач зээ нартай маш их баярлалаа. Энэ ажлыг зохион байгуулах гэж хөлөөн хүчтэр нуруугаан бүгдээ төр юм үрсэн гангаата охин гангаата их баярлалаа.
хүргэн баян зултаа бас баярлаа. Баяр хүргье. Тэ. Бас манайхны ахтай хамаатан салангуудад бүгд идэвхтэй аюулгүй сайн оролцсон. Тэр дундаас ажаагийнхаа баяр цэцэгт бас баяр хүргье. Ганга ирээд надад тайлмайгийн тавьдаг байхгүй. Тэр тэгчихлаа, энэ ингэчихлаа гэдэг. Тэгээ баяр цэцэг маань хамгийн түрүүнд зураг мурга өгч уулж исэн. Ийм учраас баяр цэцэгтээ бас баяр хүргье. Тэгээ ганга маань энэ жил их идэвхтэй сайн ажилласан удаа отгой гчийн маань хүүхдүүд ган чимэг нь хамгийн том яг тэгээ ган чимэг маань ойрхон байдаг болохоор бид нар ойрд ирж очиж яачаадаг байсан. Тэгээ ган хоёрыг маань ган тулга маань эдгээр маань ингээд холдоод яасан. Тэгээ эднэрийг олж ирсэн. 91 сонин улсууд энд ирсэн шүү. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. За тэгээд энэ сайхан үйл ажиллагаанд оролцсон та нартаа одоо настай буурлууд нь урт насалж удаан жаргаж өөр хүүхдүүд нь өнөр өтгөн эрүүл сайхан байхыг хүсэн өрөөж баабан та нартаа урт насалж удаан жаргаж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүрээ. Жоохон жоохонд нь одоо сургуульд явдаг нь хичээл сургалтаа өндөр амжилттай цэцэрлэг сургууль явдаг цэцэрлэг сургуультай сайн явцгаагаараа гэж хүсэн өрөөе. За ээжтэй баярлалаа. Урд насалж удаан жаргараа миний ээж. Ураг удмын маань. За түрүүн зарим хүмүүс маань үдсэн баг айл болгонд хадгалуулсан. За өрхийн маань яг ингээд би ламинатordод ингээд хийцэн байгаа. За хуучин ураг удам маань зохион байгуулж байгаад бид нар ийм дэвтэр явдаг байлаа. Энүүн дээр одоо бид нар алтан дурсамжаа хадгалж байгаа азай борлуудынхаа дурсамжийг энд дээр бичиж түүх удмынхаа ингээд дурдгалыг энэ дээр бичээд яваасай гэж ингээд энэ дэвтрийг би үргэлжлүүлэн ингээд гаргаж байгаамаа. Зохион байгуулж байгаа айлууд маань энэ дээр идэвхтэй сайхан ингээд хөтлөөд яваарай. За галын төгсийн гал Балжирийн мянган гэдэг хүмүүс бол одоо хуучны Засагтхан аймгийн Номон хааны хушуу буюу одоогийн Говьалтай аймгийн Бэгэр суманд сумын гаралтай ийм хүмүүс байжээ. 1800 оны дундаас 1900 оны ихэнх үед амьдарч исэн ийм өв эцэг эмэг ихтэй хүмүүс билээ бид. Айл өв эцэг эмэг их хоёроо маань айл тал бурхан ном ихтэй лам ах нартай ийм айл байсан гэгддэг. За лам ах нар нь хилмигдүүлэлтийн үед хилмигдэж байгаад 1970-аас 80 онд цагаагдагдж байсан гэдгээ. Одоо бидний буурлав гал эмэг их Балжирх гэдэг хүмүүс маань зод тавьдаг, мэрэг хийдэг, дал шатааж одоо мэрэг тавьдаг, нутаг усандаа одоо буурайгийн очиж тавиулсан мэрэг их онцтой буудаг гэж нутаг усных нь хэрж үзүүлдэг ийм айл байжээ. Ийм хүмүүсийн ураг удам шүү бид. За тэгээд энийг ингээд дамжиж явж байгаа айлууд маань ингээд сонирхоод хараад байгаарай. За дараагийн маань ингээд та бүхэндээ үлдээж байгаа нэг маань ингээд ураг удмын би зургийн цомог хийсэн. За энэ дээр одоо аль болох одоо би нэг 80% хэрэгтэй өрн зураг цуглуулж чадсан гэж бодож байгаа. Айлуудаас яагаад зураг авах гэдгийгснээ маань энэ альбомыг маань үзээд ойлгох байхаа. Дараагийн маань зохион байгуулж байгаа айлуудын санаачилж байгаа ажлыг та бүхэн маань шуурхаа сайхан дэмжиж яаралтай тий ингэж үйл ажиллагаанд нь оролцож дэмжиж байгаарай. Энэ жилийн маань үйл ажиллагааг бүлээ зохион байгуулсан идэвхтэй одоо баяр цэцэг гэгчтэй, гандуугийнханд хуяа гэгчтэй, эрхэм заяа гэгчтэй, за тэр одоо ганвыг ахтай, ганчмыг гэгчтэй, за дөрдөг одоо Батүлэг ахтай тийм ээ энэ хүмүүстэй ингээ бүгдээрэнд нь маш их талархж байгаа шүү. Та бүхэн маань ураг удмынхаа холбоосыг хэлхэж яваа ийм сайхан эрхэм хүмүүс шүү. За ингээд эх жилийн буюу 2027 оны маань цагаан сарыг зохион байгуулах хүмүүс бол Нэмж авах ах тайтай хоёрын маань одоо өр хөвгтүүд зохион байгуулах юм аа. Ингээд Батал дахта энэ бэлдсэн зүйлсээ уламжлуулж явъя. Альбом маань том байсан учраас ийм том саунд хийсэн шүү. Та бүхэн маань нандинг муухай олохгүй үзэж байгаа хүмүүс маань олон жил дамжигдан явах учраас ингээд нандинг би та бүхэндээ байж өгж байгаа юм шүү. Зургийн цом маань улам өнөр олон болж ингэж явах болохгүй. За Батуулгаагаа урьж байна. Дараа жилийн цагаан сараар Батул дахыг дүүнэртэй илүү сайхан танилцснаа бүгдээрээ. За та ингэж хол ажлыг шилжүүлж өглөө. Урхан буда удмэн уйни монган цавлан дэцэн уе
өрөөдтэй домгийн цэнхэр нуургаал. Би одоо 1946 онд төрсөн. Би бол Мягмар гэж хүний ганц охин л доо. Манай ээжийг Сэрма гэдэг байсан. Ээж аав хоёр маань хоёулаа барилгын мэргэжилтэй. Аав маань бол барилгын техник хүн байсан. Ээж маань тэгээд яг би зүгээр л ноормчин хүн байсан л да. Тэгээд би ерөөсөө ганцаараа байдаг учраас өөрийнхөө гэр орныхоо бүх ажил мажлыг бол нэг багтаа сурсан. Ээж аав хоёр маань мөрхөд явждаг. Тэгээд ээж аав хоёр минь бас байсан бол надад ажил амьдрал суралцахад даатлагчхад бас их нэмэр болж байсан. Одоо хүүхдүүд явж байхаар дуурайгаад би эднэртээ цуг явна гэж тэгээ Арангаа багшийн сургуульд очиж суралцаад 1965 онд Арангаа багшийн сургуулийг төгсөж Алтай хотод өөрийнхөө төрөлх сургуультай ирж багш болж байсан. Багшийн сургуульд төгсөж ирээд Алтай хотод 10 жилийн улсын тэргүүний 1-р сургуулийг угаасаа би төгсөжсэн. Тэндээ багшаар томилогдож ажилласан. Миний хамгийн одоо багш болоод оролцсон улс төрийн гэх юм уу юуны хамгийн том ажил бол Монгол Ардын хувьсгалт намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдож их хурл сууж ирсэн. Тэгэл тэрнээс хойш дандаа тэр янз бүрийн ажлуудад тасралтгүй оролцож ирсэн. За тэгээд одоо өөрийнхөө үр хүүхдүүдтэй аж зээ нартаа одоо энд оролцож байгаа бүх хүмүүстээ энэ үйл ажиллагаагаа энэ амжилттай сайхан тэмдэглэс улсууд галмарын жилдээ одоо амжилттай бэлдэж орж тэр баярт юугаа сайхан өнгөрөөгөөрэй гэж хэлсэн. Төвшин галын 3 дахь охин ичээ хорлоо. Тэрүүний охин тамчран би байна. Манай ээж аав аав гүнсэн гэдэг насаараа жолооч ирсэн. Тэгээд айлын 2 хүүхэд дүү маань одоо бас жолооч хийсэр байгааднаас сурсан. Тэгээд айлын гал хүүхэн бай. Тэгээд ийм манайхан ээж жилжид ахын байгууллагын энэ жил манай дүү байгаад тэгээд өөр хүүхдүүд маань одоо сайхан итгэвтэй сайн оролцлоо. Тэгээд бүх хүүхдүүдээ баярлалаа. Энэ ирсэн бүх улсуудад баярлалаа. Тэгээд бүгдэнд нь сайн сайхан хүсэн өрөөё. Тэгээд ийм сайхан юу зохион байгуулсан хүүхдүүд тэр дундаа гангаадаа их баярлалаа. Түүний хөрөн гангагийн маань нөхөр аян цултаа их баярлалаа. Тэгээд бүх хүүхдүүд ээж нь бүх хүүхдүүдтэй хайртай шүү. Ийм сайхан арга хэмжээ зохиосон хүрлцэн ирсэн төрөл төгс ах トゥ хамаатан садандаа баярлалаа. Гал модын жилдээ бүгдөө эрүүл сарвал настай буурлууд нь урт насж удаан жаргаж өөр хүүхдүүд нь өвчин цовдлоо сайн сайхан байх болтугай гэж өрөөё. Та бүхэндээ энэ шинэ гарч байгаа шинэ сарын мэнд хүргэе. За өнөөдөр бид бүхэн ураг төрлөөрөө ингээд уулзаж учраж байгаа нь үнэхээр бахархууштай сайхан байна. Энэ үйл ажиллагааг анх 2004 онд манай нөхөр Сүхбаатар анх үүсгэн байгуулж ирсэн. Тэгээд тэрнээс хойш маш олон жил яг энэ үйл ажиллагааг удирдах аваа явж байгаа ураг төрлийн дүүнэртээ үнэхээр их баярлж байна тий. Яг энэ зүйлийг эхлүүлнэ гэдэг чинь хамгийн чухал байдаг тий. Ямарваа нэг юм чинь эхлэл гэдэг чинь аюул чухал. Эхлэхдээ эхлэлийн сул дорой ч гэсэн одоо төгсгөл нь агуу юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид нар ч гэсэн энэхүү бүхий үйл ажиллагаанд хүүхдүүд жил жилээс бие бинийгаа таньж мэдэх тий. Энэ сайхан үе уламжлалаа ингээд дагаа давтаад ингээд үргэлжлүүлээд явна гэдэгт үнэхээр сайхан байна. Тэгээ та бүхэндээ энэ гарч байгаа шинэ сарда шинэ ондоо маш их хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Эрүүл энх аз жаргалыг хүсье. За баярлалаа. Өнөөдөр сар шинийн баяраар ураг удмынхантайгаа уулзж байгаадаа маш их баяртай байна. За би Ирланд улсын нийслэл Даблин хотод 20 гаруй жил амьдраад за амьдарч байгаа хугацаанд өөрийнхөө одоо сонирхлыг хөгжүүлээд гүйлтийн спортоор 10 жил одоо энэ жил 10 дахь жилдээ хичээллээд энэ хугацаанд би дэлхийн их 7 маратоныг гүйцээж одоо дэлхийн их 7 маратоны одон медалийг аваад мөн одоо үндэсний дээл хувцастайгаа 42.2 км буюу яг одоо Монгол үндэсний дээлтэйгээ 42.2 км-ийг одоо 3 цаг 59 минут 56 секундэд гүйж Гиннесийн одоо рекордод өөрийнхөө одоо ураг удмынхаа нэрийг одоо бичүүлсэндээ үнэхээр бахархалтай байна. За та бүхэндээ ирж буй гал морь жилдээ эрүүл энх байж юу сансан 9 цагаан хөрсөн сэтгэгчлэн бүтгийн өрөөл өргөё. За та бүхэн маань ихдэг материал сонирхож байвал Мом материалс Монгол төлөвлөлт гэдэг манай пэйж хаяг байгаа.
би та бүхэндээ туслахад бол хизээд бэлхэн шүү. За суглааны маань энэ хоёр уудтай суглаа маань Бихотах сарын эгч хоёрын маань хийдэг. За үжин брэндийн бүтээгдэхүүн байгаа. За энэ хоёр хүн маань ээжийн маань та бүхэндээ зориулж бэлдсэн бас суглааны аз байгаа шүү. Ингээ баба эмээгийн бэлгийг та бүхэн энэ 3 4 дээр таарсан хүмүүс үзэн брэндийн бүтээгдэхүүнтэйгээ хамт авах нэ. Ингээ манай үндэсний үйлдвэрлэгчдийг та бүхэн маань ингээд дэмжиж бас сонирхоорой. Би биенийхээ юу хийж байгааг бас мэдэж те ийм боломж одоо байдаг гэдгийг бас бүгдээрээ мэдчих хэрэгтэй гэж бодож байна. За ингээд суглаагаа явуулж эхлэе. За түрүүний та бүхэндээ тараасан 10 дахь өргөнүүд бол та бүхэндээ тий барьж бэлэг болгож байгаа суглааны серийн дугаарууд юм байгаа шүү. За манайхан харж байгаарай. За нэгийг суглаад өгөөрэй. За энэ жилийн анхны азтан. За өнөөдрийн цугласан 130 хүнээс за миний хүү хараарай. 54 72 341 гэсэн дугаартай хүн эхний азтан болжээ. За хэн бэ тэр? 54 72 341 гэсэн серийн дугаартай хүн байна уу? За энэ бэлэг маань баба гэмээгийнх нь 100,000 төгрөг үжин брэндийн бэлэгтэй байгаа. За баяр хүргэе дүүдээ. Биний дүү чинь нэр нь юм билээ. За анар дүүдээ баяр хүргэе. Сурлаг хөтөлбөрийн өндөр амжилт хүсье. За баяр хүргэе. За ордол ахын маань ихнэр саран гэрлэгч маань байлаа. Баяр хүргэе. Баяр хүргэе. Морин жилдээ аз хямртай байх нэ. Баяр хүргэе. За баба эмээгийн 100,000 төгрөг үжин брэндийн бэлгээр мэлалаа таныг. За тиймэр дүүрэн байгээ. Ад жаргал сайн сайхан авсий танда. За зүй зовлоо. За баярлаа. Баяр хүргэе азтангуудаа. За тийм ээ, туяага Батмонхийн маань хөө эрдэм очлоо. Баяр хүргэе хөөдөө. Матрасны үйлдвэрийн аялын матрас хожлоо. Миний хөө. Баяр хүргэе хөөдөө. Азтай байлаа. Азийн 10 төгрөгийг хадгалж яваарай. За миний үйлдвэрийн бас нэгэн матрасыг нэг хүний матрасыг. За миний хөө хочжээ. За манай охид би тустай ортой болмоор гэсэн ортой болж байгаа байна. За. Мөн бэ нөө. Тийм ээ. За зүг байна. Баяр хүргэе. Морин жилдээ аз хямар дүүрэн байгаарай. За та бүхэндээ баярлалаа. Морин жилдээ аз хямар дүүрэн сайн сайхан байхыг хүсье өрөөё. За ингээд гал морин жилийнхээ сар шинийн золголтод хүрэлцэн ирсэн утга урмын удам ургийн маань ах トゥ өнөр та бүхэнд туйлаас их маш их талархлаа. Энэ том ажлыг зохион байгуулахад тусалсан халуун бүлийнхэн ах эгч дүүнэртээ маш их баярлалаа. Зөвлөж ийсэн ээжтэй, хөлөг ахтай, насаа ахтай бүх сайхан хүмүүстээ баярлалаа. Эрхэм дүүнэр маань цаашдаа энэ ураг удмынхан үйл ажиллагааг идэвхтэй сайхан зохион байгуулж, үргэлжлүүлж, инх явж мөх жарах байгаа бүгдээрээ баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Сайхан байлаа өнөөдөр. За ингээд хүүхдийн бэлгийг өгөх бүлийнхэн маань энд ингээд яваар зогсоорой. Баярлалаа.